Монголын үндэсний олон нийтийн радио телевиз энэ жил анх удаа Монголын телевизүүдийн форумд оролцлоо. Телевизийн 1-2 дугаар суваг тус бүрээрээ өдөр бүрийн 17 цагийн эфирийг бэлтгэхдээ мэдээлэл, асуудал хүндсэн өв уламжлал, соёл, залуучууд, хүүхэд цэнгэнд нэвтрүүлгүүд буюу олон нийтийн телевизийн хуулийн хүрээнд үүрэг хүлээсэн бүх чиглэл даацтай контентуудыг бэлтгэж ирлээ. Мөн Монголын радиогийн 18 цагийн эфирийг өдөр тутам бэлтгэхийн зэрэгцээ гадаадын 5 хил дээр Монгол улсыг сурталчлах үүргийг бид давхар хүлээдэг юм а. Үндэсний ууган телевиз үүсгэн байгуулагдсаныхаа 50 жилийн босгон дээр нэвтрүүлгийн бодлого, сүлжээ төлөвлөлт, техник технологийн цогц шинжилгээ хийх бэлтгэлээ хангаад байна. Тухайлбал HD технологид бүрэн шилжих BBC, NHK, Netflix зэрэг дэлхийн томоохон телевизүүдтэй хамтран ажиллах, хамтарсан бүтээл туурвах, дэлхийн шилдэг контентуудыг зохиогчийн эрхтэйгээр худалдаж авах, өөрсдийн бүтээх контентын чанарыг сайжруулахаар төлөвлөсөн байгаа. Мөн үндэсний эрх ашигыг ямагт нэгдүгээр тавих зарчимд үндэслэн үндэсний шилдэг контент бүтээгчдтэй хамтран ажиллах урилгыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Нийж Жамц тус форумын үеэр илтгэл тавихтаа онцолсныг телевизийн өрсөлдөөнт зах зээлд хүч үзэж байгаа бусад оролцогчид талархан хүлээн авч ирсэн юм а. Телевизүүд бид техникийн хөрөнгө оруулалтыг бол мэдээж хийх шаардлагатай. За энэ дээр ч гэсэн манай үндэсний телевиз энэ жил 50 жил болж байгаа учраас бид нэр HD технологи руу шилжихээр бол одоо бас бэлдэж байна. За контент үйлдвэрлэлд бас бид нар хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй. Сая бол энд сууж исэн продакшны дарга захирлууд бол бүгд ярьж байна. Рекламынхаа өндөр тарифыг бол бид телевизүүд бол барьж явах хэрэгтэй гэж бол байр суурьтай байна. Одоо дэлхийн телевизүүдтэй ярьсан бид нар Чингис хааны мөрөөр гэсэн ийм нэг том контентыг энэ жил бол үндэсний телевиз маань хийхээр одоо 50 жилийнхаа босгон дээр төлөвлөж оруулсан байгаа. Бизнесийн үйл ажиллагааг дэмжих байдлаар бол одоо бол яг манай тухайн энэ олон телевизүүдэд бол тийм бүтээсэн контентууд байхгүй байгаа учраас эдийн засаг бизнесийн мэдээллийг энгийн үг хэлгээр ойлгомжтой онцгой анхаарч түгэх одоо энэ төрлийн контентыг дэлхийн зах зээл дээрээс бид нар бас худалдаж авч бол хэрэгжүүлэхээр бас төлөвлөж одоо эхнийхээ шатанд бас орчихсон байгаа. За одоо бол нэрийн дурдаад яг уу гэрээнд гарын үсгид орсныхаа дараа бол бид нэр бас энэ бизнесийн чанартай контентыг бол тун удахгүй бол та бүхэнд бол задлж бол барих гэж байгаа. За үндэсний олон нийтийн телевиз бол ер нь бол бид цааш нь хөтөлбөрийнхөө бодлогыг өөрийнхөө одоо уран бүтээлчид мэдээж одоо хуулийн дагуу авах хэрэгтэй бүх хөтөлбөрүүд контентууд аавна. За сая ярьж ирсэн энэ продакшны захирлууд тийм ээ. Энэ одоо эдгээр бас та бүхэн продакшнууд бол манай үндэсний олон нийтийн телевизд бол бас өөрийнхөө бүтээлийг контентуудыг нийлүүлэх хэрэгтэй. Бусад телевизүүдтэй ч гэсэн бид бас мөр зэрэгчиж хамтарч ажиллах сонирхлоо бол та бүхэнд бол илэрхийлж байна. За тийм учраас бид нар энэ жил 50 жилээ ухтаад шилдэг контентын уралдаан сонгон шалгаруулалт худалдан авалт их ийм одоо уралдааныг зарлах гэж байгаа. Тэгээ мэдээж уралдаанд ирсэн олон контентуудыг худалдаж авахаас гадна бусад телевизүүд ч гэсэн энэ уралдаанд ирсэн бүтээлүүдийг бас өөр өөрийн одоо сувг дээр бас авч хэрэглэх, гаргах бүрэн боломжтой гэж бас үзэж байгаа. Зөвхөн нийслэл Улаанбаатар хотод л гэхэд 18 өргөн нэвтрүүлгийн 7 кабелийн телевиз үйл ажиллагаа явуулж байна. Хүн ам цөөтэй манайх шиг улсын хувьд хитрхи хатсан тоо учраас цаашдаа телевизүүд нэгдэх хамтран бүтээл төрөх чиглэл бий болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн тоо дүүргэлт чухал биш. Чанарыг чухалчлахын тулд ямар бодлогыг баримтлах ёстой вэ? Арилжааны телевизүүдийн оршин тогтнох үндэс болсон зар сурталчилгааг үзэгчдэд хэрхэн мэдрэмжтэй хүргэх вэ? Үнцэнтэй үлдэх контентуудыг бэлтгэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ гэд олон сэдвийг хүндээ ярилцсан. Үзэгчдийн таашаалд нийцхүүс нэвтрүүлэг бэлтгэх, гадны контент худалдан авахд маш их зардал гардаг атлаа эргээд олох ашиг нь бага. Мөн зар сурталчилгаанаас ч телевизүүд зардлаа бүрэн гаргаж чаддаггүй форумд оролцогчид илэрхийлж байсан юм а. Чин үнийг өнөөдөр бол энийг эдийн засгийн хувьд бол айгүй ашигтай амжилттай гэж хэлэхэд бол бас хүндрэлтэй. Ялангуяа манай нөгөө телевизийн зохицуулалт нь студи продакшнуудтай харилцаж байгаа тэр зохицуулалт нь өөрөө бүрхэг зүйл ихтэй. Ялангуяа судалгаан дээр суурилаагүй бодиттой үнэлгээ байхгүй учраас бол хизээ мэдгүй зүгээр яг телевизээрээ бол бид нар нэвтрүүлгээр бол ашиг орлого бол өнөөх олж цаашдаа амжилттай үргэлжлүүлэх бол боломж хомс. Арилжааны телевизийн зах зээл дээрх энэ тоглоомын дүрмээ илүү тодорхой болгоё гэдэг талаар ярьж байгаа. Тэгэд энэ нь юугаа хэлж байгаа гэхээр үзэгчдэд хүргэж байгаа тэр реклам яг хэдэн хүнд хүрж байгаа, тэр нь ямар рейтингтэй нэвтрүүлэг дундуур яг ямар рейтинг цуглуулсан бэ гэдэг үзүүлэлт буюу GRP гэдэг ойлголт байдаг. Тэгээ манай рекламны зах зээл бол энэ GRP дээр суурьж хуваарлагддаг. Цэвэр зүгээр одоо секунд сохроор зардаг. Тэгэхээр тэр сохроор зарагдсан секунд маань яг хэдэн хүнд хүрсэн бэ? Хүртээмж өгөөж нь тодорхой биш байдаг. Тэгэхээр өнөөдрийн чуулган дээр бол илүү өндөр рейтинг цуглуулсан телевизүүд нь илүү их одоо реклам татах те
Тэгээд тэдний үнэн өсөх гэдэг энэ тухай ярьж байна. Тэгээд ингэснээр ямар үр дүнтэй вэ гэхээр яг рейтинг дээр суурилсан орлого хуваарлт хийгдээд эхлэх юм бол телевизүүд илүү их хөрөнгө оруулалт хийх боломжтой болно. Монгол контент руу, Монгол олон ангид кинороо хөрөнгө оруулалт хийх боломжтой болно. Мэдээж телевизийн салбарт өөдрөг олон хүлээлт байгаа. Гисэн хэдий ч арилжааны телевизүүд орлого хуваарлалт талдаа тодорхой дүрмтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид таамгаар яваад байна. Контентийг хүсэмжилж илүү их таашаан хүлээн авч байгаа энэ цаг үед гадны контент худалдаж авах нь бизнес талаас ашиггүйч манай салбар туршлагажна гэсэн саналыг хэлж байгаа төлөөлөл байлаа. Мөн хийсэн бүтээснээ төрөлжүүлэх хэрэгтэй. Үүний тулд телевизүүд гаргаж байгаа бодлого дээр нэгдмэл байх ёстой гэдгийг ч зарим телевизийн удирдлага анхааруулж ирсэн юм. Тооны хувьд бол бид одоо их агсан төвшөнд хүрчээд байна. Олуулаа байна. Гэхдээ энэ маань инглээгээд бид өөрсдөө сэтгэл хангалуун байна уу нэгдүгээр. Хоёрдугаар үзэгчид эндээс бас өөрийн хүсэл шаардлагатаа нийцсэн зүйлийг олж авч үзэж чадж байна уу гэвэл бас одоо бол асуултын нэмдэг дүүрэн байгаа. Тэгэхээр энд бид нар ямар нэгэн тийм гарц шийдэл хайсан тийм чуулганыг бол хийдэг. Ерөнхийдөө бол жил болго ярьж ирсэн сэдв маань оюуны өмч байдаг. Оюуны өмчийн тал дээр ахис дэвшил нэлээд гарсан. Ялангуяа мэдээллийн хөтөлбөр спортын контентууд бол аль биесны эрхтэйгээр бид авдаг болсон. Одоо эфирээр гарч байгаа тэр бүтээгдэхүүнүүд чинь ямар нэгэн төлбөр юмаа төлцсөн аль биесны эрхтэй байх хэвээр. Тэгэх юм бол энэ тоо нэлээд цөөрнө гэж би бодож байна. Эдийн засгийн талаас үйл ажиллагаа явуулахад туйлын хэцүү аюу хүнд нөхцөлд байна. Нэг нөхцөл нь юу вэ гэхээр бол нэгдүгээрт бол зах зээл нь жижигхэн гэж байгаа. За зах зээл нь жижигхэн бол төр засгаас ялангуяа боловсролын яамнаас энэ монгол хэлтэй байдаг одоо энэ бурайд өөр монгол байна, халимаг байна. Ийшээ бол Монголын нэвт төрөлхийг гарах хилцээрийн яаралтай хийж өгөөч. Энэ бол аюу чухал асуудал. Энэ бол үндсэндээ хоёр яамны хооронд байгуулах санаа жишгээр хүртэл зохицуулж байна. За хоёрдугаарт бол одоо манай телевиз эфирт бол жишээлбэл Оросын суваг гэж 20-30-аар байдаг. 20-30-аар байгаа бол за Оросын эфирт бол Монголын нэг суваг одоо гарч ийн үгүй бол нэг суваг алгах. Энэ байдлыг бол ядаж эрх тэгш болох талаас бол хөөцөлж байгаа, хичээж байгаа, ойлгож байгаа одоо төр засгийн хүн байна уу гэж энэ асуумаар байна. Монголын телевизүүдийн форум 2017 чуулганд телевизийн салбарын удирдлагуудаас гадна Монголын харилцаа холбоод мэдээлэл технологийн салбарын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, төрийн бодлого боловсруулагчдгээд олон салбарын төлөөлөл оролцсон юм а. Хэвлэл мэдээлэл бол хамгийн хүчтэй зэвсэг. Тэр утгаараа хүмүүсийн тархийг цэнгэлж байдаг энэ салбарыг төрөөс бодлогоор дэмжих нь олон талаар ашигтай чуулганд оролцогч хөндлөнгийн судлаачид ч онцолж байсан юм а.